Тувазын тэгшүндэрлэгдэх Монголын гол. Газрын зураг дээр энэ нутгийг десерт буюу цөл гэж тэмдэглэв. Харин монголчууд говь хэмээн нэрлэв. Зэрэглээн дунд хулан давхилдаж, заган ойд хар сүлт сортолдсон арга толгодод нь аргал хонь бэлчиж, байц хатанд цоохор ирвэлсэн мираасан говийн баг дархан цаазат газрын тухай бид ярьж байна. 155 зүйл ургамал их говийн элс харгыг нэвтлэн ургаж, хөрсөн дээр нь 6 зүйл гүрвэл, 5 зүйл могой мөрөө үлдээдэг газар бол мөн л говийн баг дархан цаазат газар билээ. Дархан газар нь Өмнөговь аймгийн Номгон, Баянгов, Хамбогд, Дорногов аймгийн Хатан булаг сумдын нутгийг хамарсан 1,830,000 га газрыг эзлэн оршив. 1,830,000 га. Энэ бол Кувейтийн нутаг дэвсгэр дээр Сингапурын нутаг дэвсгэрийг нэмсэнтэй тэнцэх асар уудам газар. Борзон, загас сүүж, зэмэг, галб, харамгтай зэрэг алдарт говьуудын нэр элсэн манх, цайдам хоол, хадад улсыг даван эндээс сонсогддог. Энэ л говьд амьдардаг бүс нутаг дэлхийд ховор амьтдыг хамгаалах зорилгоор Монголын төр 1996 онд дархан цаазат газраар баталжээ. Тэгвэл 2006 онд Өмнөд говийн тусгай хамгаалалттай газруудын хамгаалтын захиргаанаас салбарлан говийн баг дархан цаазат газрын хамгаалтын захиргааг Өмнөговь аймгийн Хамбогд суманд байгуулсан түүхтэй. Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа